За бүгдээрээ намжтай өдөр мэндийг хүргэе. За Маскны Филиппинд төлөөлж байна. За өнөөдөр миний ээлжид хамтлагын өдрийн лайв хийж байна. За 100 цагийг үр бүтээлтэйгээр өнгөрөх ёсоор за лайв хөтлөө авчихлаарай. Магадгүй энэ зам ажлынхаа амралтаар, хичээлийн амралтаар билээ сайжруулахаа аялах зугаалах за магадгүй шууд зам өнгөрөх ёсоор яг л лайв руу ороод авах боломжтой байгаа. За тэгэхээр та бүхэн магадгүй хэлнийхээ төвшинг сайжруулаад дээрээс нь бас Филиппин улсын за гайхамшигтай аяллуудыг бас үзэх боломжтой 7 эргээр аялах за тийм дэлхийд авахтай музей болон за даашийн үзэсгэлэн газруудаар аялаад дээрээс нь давхар одоо байгаа англи хэлнийхээ төвшинг сайжруулах гэсэн Филиппинээс сурах боломжтой юм аа. Филиппин улсад англи хэлээ сайжруулахад заавалчгүй хугацаагаар 1 жилээр 2 жилээр сурах шаардлага ерөөсөө 1-7 хоног 2-7 хоног 3-7 хоног 4-7 хоног гэдэг хугацаагаар сурах боломж олготой байдаг. Тэгэхээр магадгүй өнөөдрийнхөө лайвын пин коммент дээр би бас өөрийнхөө холбоо Skype хаягийг давхар оруулсан байгаа. За лайв дээр хичгээр бас оруулсан байгаа. Тэгэхээр лайв үзэхэд бас Skype хаяг чөлөөтэй харагдаж байгаа. Тэгэхээр та бүхэн маань өссөн үед надтай холбогдоод хэрэгтэй мэдээлэл авч явна. За өнөөдөр юу хийвэ гэвэл өнөөдөр бол нэм гараг. За энд суралцж байгаа бүх оюутнуудын хувьд бол амралтын өдөр англи хэлний хичээлүүд маань даваагаас даасан гаралтай хичээлтэйгээр шахуу ороод хагасаа бүтээсээ оруулахтаа амралтын өдөр байдаг. За өнөөдөр миний хувьд Сибу Филиппин улсын лахуулах хүүхдүүд байдаг. За Алтан арлын Happy Beach-ээр аялсан. Магадгүй та бүхэн маань Маскны Facebook пэйж хуудсан маань өнөөдрийн маань аяллыг бол харсан баг. Тэгэхээр та ч гэсэн энэ англи хэлээ сайжруулах магадгүй та бүхэн маань зуныхаа амралтыг үжилтэй өнгөрүүлэх хүсчээд энэ дээрээ сурах боломж байгаа юм шүү. Магадгүй гадаадд сурж байгаа оюутнууд та бүхэн маань зуныхаа амралтаа заавалчгүй Монгол руугаа буцсан хэвээр бас ийшээ ирээд за тухайн сурж байгаа орноос шууд ийшээ ирээд англи хэлээ сайжруулах боломжтой. За мэдээ 100 Монгол орн гэхээс илүү бас Филиппиний гайхамшиг хараарай. Филиппиний байгалийн үзэсгэлэнтэй танилцсангаа зүгээр нэг аялах биш англи хэлээ сайжруулах боломжтой гэдэг бас та бүхэндээ лайваараа танилцуулсан. За өнөөдөр Маскны маань Монгол оюутан өнөөдөр бас ирж байгаа. За ерөнхийдөө бол Монгол оюутнууд маань Маскны зууштай Маскны дамжуулаад Филиппин улсад за эрчимтэйгээр ирж хийж байгаа. Тэгэхээр та ч гэсэн магадгүй бидэнтэй холбогдоод энд ирэхийг хүсвэл за миний Skype хаяг руу холбогдоод хэрэгтэй мэдээлэл авч явна. За сургалтын дэлгэрэнгүй мэдээлэлээ бол надтай шууд холбогдоод хэрэгтэй мэдээллийг асууж байгаа миний мэдээлэл за сургуулиудын мэдээлэл магадгүй та бүхэндээ за өнөөдөр миний хувьд бол нийлс скул буюу Сибу хотод байрладаг за хотын төв байрладаг сургууль сурдаг. Гэлээ гэдэг ш та бүхэн маань бас ямар сургууль сурахыг хүсэж байна? Далайн эргийн сургууль сурахыг хүсэж байна уу? За эсвэл намжим орчинтай сургууль сурахыг хүсэж байна уу? Хотын төв байрлагын сургууль сурахыг хүсэж байна уу? Ямар сургууль сурахыг хүсэж байна? Тэр бүх мэдээлэл бидэнтэй холбогдоод сонгож олно. Танд татах маш олон сургуулиуд байна. Филиппин улсын 5 хотод байрлах 20 гаруй сургуулиудтай бид хамтарч ажиллаад та бүхний ямар нэгэн зурчлалын төлсгүйгээр шууд энд Монгол дахь төлөөлөгч нь удаад энд бас за суралцах бүр нь болж байгаа маа. Тэгэхээр та бүхэн маань хэрэгтэй мэдээлэл авч явна. Утас хийвэ гэсэн Маскны маань төв офисын утас 77 88 гэсэн утсаагаа магадгүй та бүхэн маань утастай шууд холбогдоод манай аль боломжтой Монголд байгаа хүмүүс маань бол манай эйженсигийн төв офис дээр очиод уулзаарай. Офис дээр очиод уулзахаа бүх хэрэгтэй мэдээлэлээ газар дээр нь авах боломжтой. Филиппин улсын 5 хотод байрлаж байгаа 20 гаруй сургуулиудын мэдээлэл манай төв офис дээрээс авч болно. Маскны төв офис маань даваагаас нэм гарагт ажилладаг. Төв офис дээр маань очиод офисаар маань дамжуулаад бас надтай холбогдож болно. За эсвэл офис дээр маргадгүй та бүхэн маань Монголд байхгүй
гадаадд байгаа бол за манай офс дээр очих боломжгүй байгаа бол бас миний Skype хаяг руу холбогдоод хэрэгтэй мэдээлэл авч болно. Skype хаяг маань 24 цагийн турш нээлттэй байгаа. Та бүхэн мэдээлэл өгнө. Тэгэхээр өнөөдрийнхөө хувьд бас зуныхаа амралтаар англи хэлээр сайжруулан аялах боломжтой Cebu 7 гаруй арал байгаа. Тэдгээр арлуудад өөр өөр нэгэн онцлогтой. Тэгэхээр та бүхэн маань зуныхаа амралтыг бас хэлээ сурангаа магадгүй хайртай хүнтэйгээ хамтдаа аялахыг хүсдэг бол аялангаа хэлээ сураад магадгүй хэлээ сайжруулангаа аялах, амрах, зугаалах боломж байдаг юм шиг гэж хэлмээр байна. За бүсгүйчдийн хувьд бол магадгүй ажил эрхэлж байгаа бизнес эрхлэгчдийн маань хувьд за бизнесээ бас хэлээ сайжруулах эсвэл англи хэлний за магадгүй бэрхшээл тулгараад байгаа та бүхэн маань бас ажлынхаа амралтаар за магадгүй 7 хоног, 2-7 хоног, 3-7 хоногийн хугацаанд энд ирээд хэлээ сайжруулах боломж байдаг юм шүү. Япон, Солонгос, Хятад маш олон орны бизнесмэнүүд, маш олон орны оюутнууд бол зуныхаа амралтыг ерөөсөө энд өнгөрөөдөг. Энд өнгөрөхний давуу тал нь юу гэвэл нэгдүгээр тэд нар бол хамгийн том зорилго хэлээ сайжруулах. Дээрээс нь аялах сонирхолтой. Тэгэхээр тэд нар бас Филиппинд ирээд аялахыг хүсдэг. Дээрээс маш олон гоё экстрем аялал хийх хүсдэг. За Филиппиний байгалийн эзлэг харахыг хүсдэг, танилцахыг хүсдэг болохоор энд бол маш олон орны Азийн орнуудын хамтны байдаг. Тэгэхээр манай монголчууд маань ч гэсэн энд ирээд яг орчиндын богино хугацаанд ганцаарчилсан сургалтаар англи хэлийг сайжруулах боломжтой. Даваагаас баасан гадтай англи хэлээ үзээд тэгээд хагасаа бүтэнсээ өдөр болгон өөрийнхөө очихыг хүссэн, эцгийг хүссэн газар болгонд руугаа аялах боломжтой байдаг шүү. Утасны хувьд 70-7 88 гэсэн утсаар манай офстой холбогдож байна. Офс маань даваагаас 1 гаруй амралтгүй ажиллаж байгаа. За Skype-аараа холбогдоод мэдээлэл авч байна. За далайн эргийн сургуулиудаас сонирхож байгаа монголчууд маань хичээлээ үзэндээ далайн эргээр аялах, далайн эргээр зугаалах сонирхолтой бас масктай далайн эргийн сургуулиудад та бүхэн мандчлах боломжтой. Та бүхэн хүсэж байгаа бүх сургуулиудад энэ байгаа. Магадгүй та ямар нөхцөл сурмаар байна? Гэр бүлээрээ сурмаар байна уу? Хайртайгаа хамтдаа ирмээр байна уу? Найзуудаараа сурах сонирхолтой юу? Эсвэл ерөөсөө хөнгөөр ганцаараа ирээд ирсэн сурах боломжтой байгаа. Магадгүй зарим хүмүүс маань ганцаараа сурахыг хүсчихвэл та ингээрээс намж юм авчин танд хэн хичээлээ хийхээс салаа болохгүйгээр англи хэлээр хичээлээ сайжруулах боломжтой. Яг өнөөдөр амралтын өдөр чинь хэлээ сурангаа хасан бүтэнсээ өдөр бас юу хийж болох вэ гэдэг та бүхэнд танилцуулна. За магадгүй хасан бүтэнсээ өдрөө Cebu, Lapu-Lapu за тэгээд Delhi, Филиппинээс 5 хотод байгаа маш олон арлуудаас та аялах боломжтой. За өнөөдөр миний аялал Lapu-Lapu хотод байдаг. За Mactan арлын Happy Beach-ээр аялсан. За магадгүй та бүхэн маань ч гэсэн энд сурахад төлөвлөж байгаа бол за сурахын хажуугаар эргэн тойрны арлаар явахад хэд орчим тарифтай байх бол гэж сонирхож байгаа бол надтай холбогдоод үний мэдээлэл асууж болно. Сургалтынхаа үний мэдээлэл дээрээс нь янз бүрийн аяллаа үний мэдээллүүдийг асууж болно. Нэгэн хичээл хийж байгаа юм чинь бас хагасаа бүтэнсээ өдөр аялаад юм үзэж нэг тайлах нь хамгийн гоё шүү дээ. Залуу наснда сураад сурах, аялах, за юм үзэж нэг тайлах хамгийн зөв үр бүтээлтэй хаа гэж бодож байна. За энэ маань салахгүй юм шиг байна. За Happy Beach арлын хувьд бол эндээ бол хамгийн номер 1 бас хамгийн гоё үзэсгэлэнтэй арал. За бүх юм ягаан интерьертэй, ягаан шар интерьертэй. За магадгүй бүсгүйчүүд маань хайртай залуугаар дагуулж ирээд энэ бас төрнийхээ зураг авалтыг бас хийх боломжтой. Магадгүй та бүхэн маань хайртайгаа хамт энд ирээд босууд маань богино хугацаанд хоёулах аялах сонирхолтой бол найзуудаараа аялах сонирхолтой бол Happy Beach дээр ирээд бас аялаж болно. За энэ 7 хоног хичээлээ үзэндээ хагасаа бүтэнсээ өдрөөс аялах боломж өгдөг юм шүү гэж хэлмээр байна.
Төлбөрийн хувьд ямар байдаг вэ гэсэн маань үнийн мэдээлэл хүсэж байгаа хэрэглэгчдийн хувьд та бүхэн магадгүй шууд Facebook live-аараа асуухаас илүү надтай холбогдоод асуухыг хичээвэл Skype хаяг маань чөлөөтэй байгаа. За live дуусаад бол Skype хаяг маань онлайн байна. Live үедээ операцсан байгаа. Дээрээс нь та бүхэндээ магадгүй 7 хоногоос сурахад хэд байх бол 2-7 хоногоос сурахад хэд байх бол 3-7 хоногоос сурахад хэд байх бол за магадгүй хосоороо сурахыг хүсэж байна уу? Хүүхдүүдтэйгээ хамтдаа сурахыг хүсэж байна уу? Тэр бүх мэдээлэлээ Skype хаягаар маань асууж болно шүү. Нэгдүгээр хичээлээ бол асуухын тодорхой оюутнууд маань хичээлээ асуухаас гадна амлалтын өдрөө яаж өнгөрөөхийг хүсэж байна тэр бүх мэдээлэл надтай холбогдоод авч болно. За өнөөдөр миний хувьд бол шинэ оюутнаа хүлээж авна. Масстерны маань за дараагийн Монгол оюутнууд ирж байгаа 7 хоног бол Монгол оюутнууд маань ирж байгаа. Тэднийг хүлээж авахтаа бэлэн байгаа. За удахгүй та бүхэндээ бас пэйжээрээ дамжуулаад за энэ цогж байгаа Монгол оюутнуудынхаас сэтгэлийг бас хүргэх болно. Тэгэхээр та бүхэн маань сонирхож байгаа бол бас манай пэйж дээр лайк дараад фоллоу хийгээрэй. За мөн надтай Skype хаягаараа холбогдоод сургалтын талаарх мэдээлэл асууж болно. Сургуулиудын талаарх мэдээлэл, Филиппиний орчны талаарх мэдээлэл, өөрийнхөө сонирхож байгаа бүх юм асууж болно. Тэрээсөө өнөөдрийн хэлсэн гол зүйл гэвэл зуны 3 сар магадгүй оюутан залуусын маань хувьд бол зуны 2 сар, 3 сар одоо хичээл эхлэхэд ерөөсөө 2 сар болтой байна. За 7 сар, 8 сар. Тэгэхээр за наадмын дараагаас та бүхэн маань наадмын дараа намар гэдэг шүү дээ. Наадмын дараагаас та бүхэн маань хичээл эхлэхэд юу хийх вэ? Магадгүй та бүхэн маань юу хийхэд төлөвлөж амжаагүй байгаа бол хичээлээ авахаас өмнө англи хэлнийхээ төвшин бас сайжруулаарай. Англи хэлнийхээ мэдлэгийг, ярианы мэдлэгийг дээрээс нь бичиж ярилцах. Магадгүй та бүхэн маань намар хичээлээ авахд бол харьцангуй төвшингээ сайжруулчихсан. Тэгэхээр англиар явахад чөлөөтэй харилцаанд авч чаддаг гэсэн байх хэвчээгээр Cebu дээрээс сурсан хамгийн тааламжтай юм. Филиппин дээрээс сурсан хамгийн тааламжтай юм. Филиппиний маань онцлог бол нийт хүн амынхын 90 гаруй хувь цэвэр англиар ярьдаг. Бичиг үсэг бүх мэддэг. Бичиг үсэг мэддэг бүх хүний цэвэр англиар ярьдаг давуу талтай. Тэгэхээр дээрээс нь бол тухайн улсын маань онцлог талууд гэвэл олон орны оюутнууд хүлээн авч чаддаг. Олон орны оюутнуудад англи хэлийг маш богино хугацаанд эрчимтэй заах чадвартай байдаг. Ярианы англи хэлний хувьд маш богино хугацаанд хэлээ сайжруулах боломжтой. Магадгүй та одоо наадмын дараа намар гэдэг шүү дээ тий. Одоо удахгүй 7 сар маань гарч ийн 7 сарын эхний 15 хоног маань наадмын өдрөө хэлээ амралтын байдалтай, баярын байдалтай байдаг. Магадгүй та наадам өнгөрөөгөө за 100 цагаа яаж өнгөрөөхийг хичээл эхлэхэд та ямар төвшөнд очсон байх вэ гэж тодорхой хэмжээгээр өөрийнхөө хувь хүний хувьд боловсролын төвшингээ бага зэрэг гэсэн хэлний мэдлэгээ сайжруулах сонирхолтой. Дээрээс нь хэлний мэдлэгээ сайжруулах гэсэн за бас юм үзэж нэг тайлбар эсвэл энэ дээрээс хэлцээрэй гэж байна. 14 хоногийн сургалтын төлбөр хэдээ гэсэн байна. Хулгай хэрэглэгчтэй хэлэхэд арай мэдээ хүргэе. За 14 хоногийн сургалтын төлбөрийн хувьд бол оюутнууд маань эхлээд өөрийнхөө өдөрт үзэх хичээлээ сонгодог юм аа. Магадгүй та өдөрт 4 цагийн хичээл үзээд бусад үед энд шопинг хийгээд магадгүй аялахыг хүсэж байна уу? Бусад үед өөртөө чөлөө цаг илүү авахыг хүсэж байна уу? Эсвэл хичээлээ эрчимтэй аваад чөлөө цаг бага байхыг хүсэж байна уу? Тэр бол таны сонирхол. Тэгээд сонирхлоороо та сурах боломжтой учраас 14 хоногийн төлбөр яг ийм байна гэсэн тогтсон тариф байхгүй. Магадгүй өнөөдөр би өдөрт 4 цагийн төлбөр аваад 7 хоног сурахад бол нэг өөр тарифтай. Магадгүй 14 хоног би өдөрт 6 цагийн төлбөр авах бас арай өөр үү. Тэгэхээр тулгын маань та боломжтой бол Skype хаягаар надтай холбогдоорой. Тэгээд би Skype-аараа бас танд хэрэгтэй бүх мэдээллийг чинь шууд яриад хэрэгтэй бүх мэдээллүүдийг чинь танд болно. За тэгээд өнөөдрийн та бүхэндээ зөвхөн бас далайн иргэн сургуулиудтай суралцахыг хичээвэл бас далайн иргэдээр бас суралцах боломж байдаг юм шиг. Далайн иргэн сургуулиудын маань нэг онцлог давуу тал гэвэл та ерөөсөө сургуультай байрлаад чөлөө цагаараа далайн иргээр нөгөө мотор заваар аялах. За дээрээс нь банана гэдэг нөгөө ийм урт хийлдэг заваар явах. За дээрээс нь усан парк дээр тоглох. Тэгээд шүлгээр мотор заваар ингээд нөгөө зар татуулаад шүлгээр явах. Маш олон гоё экстремүүдийг
Даглаа эргээ сургуулиуд дээр суралцах оюутнууд бол авч чадна. Баг өдөр болгон ч авч чадна. Яагаад гэвэл даглаа эргээ сургуулиудын маань нэг онцлог. За яг даглаа эргээ байрладаг. Тэгээд хотхон дотроо стентэй дээрээс нь хичээлээ бол хотноосоо гарахгүйгээр эзчих давуу талтай. Өглөө өдөр орой гэсэн өдөр бүрийн хоолтой байдаг. За тэгээд сургуулийн орчин аюулгүй байдал бол маш сайн. Ерөөсөө сургуулийн иргэн тойронд бол харуул хамгаалалт бол маш өндөр байдаг. Тэгэхээр магадгүй хотын төвийн сургуулиудаас илүү даглаа эргээ сургуулиудаас сонгож байгаа хүмүүс байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр та бүхэн маань даглаа эргээ сургуулиудыг бол магадгүй хилээ үзэнгээ давхар экстрем аялал хийх сонирхолтой, маш их сонирхолтой жампинг хийх сонирхолтой хүмүүс байгаа бол даглаа эргээ сургуулиудыг сонгороо гэж санал болгомоор байна. За магадгүй улсууд их байдаг сургууль сурыг, Батдууд их байдаг сургууль сурья, Япончууд олон орны оюутнуудтай сургуулиудад сурья гэдэг манай Масктаны хамтлагч сургууль болох Jenny сургуулийг сонгорой. Jenny сургууль маань Дахуу хотын за Seafront дээр байрладаг даглаа эргээ сургуулиас байдаг юм шиг хэлмээр байна. 8 цагаар хичээл хийхдээ гэсэн маань за 7 хааны хэрэглэгчтэй хэлэхэд магадгүй та миний Skype руу над руу реквест явуулчих би маргааш ажил дээр очиж танд 14 хоногийн өдрийн 8 цагийн сургалтын үнийн тарифыг хэлчих боломжтой ажлын цагаараа. Тэгээд хоёулаа холбогдоод надад насаа хэлээд магадгүй та хэдэн оюутантай хамт нэг өрөөнд орохыг хүсэж байна. 3 оюутантай хамт та 40 болоод орохыг хүсэж байна. Эсвэл 2 оюутантай байхыг хүсэж байна уу? Ганцаархнаа байхыг хүсэж байна уу? Тэр хүслээ та надад хэлээд би бас танд тавих үнийн саналыг бас гаргаж өгнө. Өнөөдрийн хувьд бол амралтын өдөр. За миний хувьд амралтын өдөр болохоор би яг одоо үнээ цээжээр хэлэх боломжгүй байгаа шүү. За лайвыг бол байн хадгалж байгаа манай Масктын цэгийн гэсэн веб хуудсан дээр за нийл гэж сургууль байгаа. Миний сурж байгаа, миний ажиллаж байгаа сургууль. Нийл сургуулийн танилцуулга руу ороход бас төлөөлөгчийн лайв гэдэг өдөр болгон та бүхэндээ сонирхолтой болов гэсэн үгээс 7 хоногт 3 удаа лайв хийгээд тэр лайваа цуглаараа би бас Масктын цэгийн гэсэн веб дээрээ байршуулчихсан байгаа. Тэгэхээр та бүхэн маань бас өмнөх лайвуудыг маань үзэх боломжтой байгаа шүү. Сонирхолтой лайв хийж байгаа. Багтаа 100 цагийг яаж өнгөрөхөд төлөвлөж амжаагүй байгаа бол бас залуу байгаа дээр англи хэл сайжруулаарай. Тэгээд бидний нэгддэг болохоор англи хэлийг бичгийн болон дөрмийг нь ойлгоод байдаг хүмүүс шууд харилцан ярианд ороход бас хөнгөлөлтэй хүмүүс байгаа. Ямар ч төвчний хүмүүс байсан. Англи хэлээ одоо байгаа 9 сараас өмнө бүгдээрээ бас магадгүй та сурах сонирхолтой байвал бидэнтэй холбогдоорой. Та хүссэн үедээ сурч болно. Магадгүй одоо 9 сарын 1-нд бол хичээлийн шинэ жил эхэлнэ. Оюутан залуус маань хичээлд орно зам магадгүй төрийн болон хувийн хвшлийн ажилчид маань өвтийн амралтаа ороод 9 сараас удаад ажил олгогчтой живгрээд нэлээд шахуу явж ирдэг учраас тэрнээс өмнө та бүхэн бас магадгүй хэлээ сайжруулъя гэж бодож байгаа бол бидэнтэй холбогдоорой. Австрал руу, Англи руу за мэргэжлэрээ за ажиллах гэж байгаа хүмүүс байгаа бол бас та бүхэн маань энэ дээрээ сурах хамгийн үр өгөөжтэй юм шүү. Яа гэвэл Австрал, Англи руу өртөлсөн хэлний бүтээл явахад бол явахаас энд бол хэлний бүтээл явах нь харьцангуй хэмжээ зарлаад богино хугацаанд сурдаг. За 1 сарын сургалт хийдэг гэсэн маань за 1 сарын сургалтаас ялгаатай байгаа шүү. Дээрээс нь хаалан гэж юу вэ гэсэн маань хаалан аргаар хичээлдэг энэ хаалан аргаар хичээлдэг хоёрхан сургууль байдаг. Нэг нь бол миний нийл сургууль дээрээс нь Көкө Инглиш гэсэн хоёр сургууль байгаа. Та энэ хоёр сургуулийн дэлгэрэнгүй мэдээллийг бас манай Масктын цэгийн веб хуудас руу ороод өөрөө сонгоод үзэж болно. Тэгээ аль сургууль танд илүү таалагдж байна? Манай Масктын хамтран ажиллаж байгаа 20 гаруй сургуулиудаас дэлгэрэнгүй хөтөлбөрийг нь үзээрэй. Сургууль болон манай Монгол төлөөлөгч бол та бүхэнд туслах болно. Тэгэхээр та бүхэн маань бас Масктын маань нэг том давуу тал гэвэл та дээрх сургуулиудад сурахад за манай Масктын төлөөлөгч бол таныг онгоцны буудлаас эхлээд тусаж хүлээн авахаас эхлээд таны сургуультайгаа холбогдох бүх зүйлийг хийх учраас анх сурж байгаа, анх удаа гадагшаа явж байгаа
огт хэлний мэдлэггүй гэсэн юмс битгий санаа зовоорой гэж хэлмээр. Бидний зүгээс бол та бүхнийг за Монголоос Цэбүүд ирээд төгсөн анхаарал тавих болно. Утас гэсэн байна. За утасны хувьд магадгүй Монгол байгаа хэрэглэгч наадмыг хэлэхэд 77 88 88 99 11 65 55 за 1919 гэсэн утсаар бас холбогдож болно. 1919 анх руугаа 24 цагийн хэдийч залгаад манай академи, манай сургуулиудын мэдээлэл өгсөж болно. Магадгүй та бүхэн маань гар утас руу ярьсан тултай бол 99 11 65 55 гэсэн утас байгаа. За офсын сөрөг утас руу ярья. За сөрөг утасны нэраа баталгаатай болов гэж бодож байгаа бол 77 88 88 гэсэн утас байна. За эсвэл яг Филиппинд байгаа хүнтэй нөөцөө ярихыг хүсчихвэл миний утас за Филиппин улсын код 63. За тэгээд урдаа тиг хийгээд тиг 926, тиг 582, 52 гэсэн утсаар надтай холбогдож болно. За тэгээд манай хамтран ажиллах 20 гаруй сургуулиудын аль сургууль танд илүү их таалагдж байна? Аль сургуулийн хөтөлбөр илүү их танд боломжийн санагдаж байна? Таны хүсэж байгаа хөтөлбөр аль сургууль байна? Тэрхүү сургуулиудаа та сонгосон бол манай тухайн сургуулийн төлөөлөгчтэй бас холбогдох боломжтой шүү гэж хэлмээр байна. 3-р актем болон Genus төв нийл сургуулиуд за тэгээд CDU сургуулиуд маань бол яг одоо та бүхнийг хүлээн авахтаа бэлэн байгаа. За тухайн сургуулиудын маань төлөөр бас өөр өөрийн онцлог талтай. За амгаахын чиглэлээр суралцж байгаа оюутнууд амгаахын чиглэлээр ажиллаж байгаа хүмүүстэй хэлэхэд бас манай хамтран ажилладаг CDU сургуулийн хувьд амгаах тал руугаа маш сайн мэргэжлийн англи хэл амгаах тал руугаа маш сайн сургууль байдаг шүү. Тэгэхээр магадгүй яг одоо миний лайвыг манай маскдмийн пэйж дээр явж байгаа лайвыг эмнэлгийн амгаахын салбарын хүн үзэж байгаа бол та амгаахын салбараар ажилладаг дээрээс нь хэлээ сайжруулахыг хүсэж байгаа бол CDU сургууль хамгийн хэмжтэй сургууль шүү. Та ямар мэргэжилтэй вэ? Ямар мэргэжлийнхаа талаар мэргэжлийн чиглэлээр хэлээ сайжруулах гэж чинь бидэнтэй холбогдоорой. Магадгүй өмнөх лайв дээр маань амгаахын оюутан гэдэг оюутан маань бидэнтэй маш их холбогдсон. Тэгэхээр тухайн оюутан маань бас амгаахын чиглэлийн сургууль, амгаах талтай илүү сайн сургууль юу байна вэ гэсэн CDU сургуулиуд байдаг шүү. Магадгүй Оксны нисгэрч за тэгээд Стюартсын сургууль сонирхож байгаа бол бас энэ хөтөлбөртэй сургууль бас байдаг юм шүү. Тэгэхээр та бүхэн маань мэргэжлийн англи хэл, бизнесийн англи хэл, ерөнхий англи хэл, IELTS, TOEFL, TOEIC, B1, B2, C1, C2-ын шалгалтанд бэлдэж байна уу? Дээрээс нь бизнесийн англи хэлээр сонирхож байгаа бол таны хүсэж байгаа бүх сургуулиуд энд байгаа. Дээрээс нь тухайн сургуулиуд сонирхож байгаа оюутан та бүхэн маань аль ч усаас ирээд бидэнтэй холбогдоод сургуулаа сонгож сурч болно. Хятадд байгаа оюутнууд маань, Солонгост байгаа оюутнууд маань, Японд байгаа Азийн орнуудаас сурч байгаа оюутнууд маань зуныхаа амралтад хэлээ сайжруулах сонирхолтой бол Филиппин улсад хэл сурах хамгийн хэмжтэй. Хичээлийн хөтөлбөр асууж чадсан шүү. Facebook хаягаа өгөөч гэсэн байна. За. Миний Facebook хаяг хавд болон хадуугаар хаяг байгаа. Иргэдээ бол Facebook Skype хаягаар манай та бүхэн надтай 24 цагийн хэдийч холбогдож болно. Skype хаягаар та бүхэн манай надтай чөлөөтэй холбогдоод хэрэгтэй асуултаа, хэрэгтэй мэдээлэл асууж болно. За магадгүй Skype-аар холбогдох боломжгүй хүмүүстэй Facebook хаягаа өгөх нь бас зүйтэй байхаар хавд болон хадуугаар миний Skype хаяг байгаа. Skype-аар өгсөн мэдээлэл асууж болно. Энд ирэхэд төлөвлөж байгаа маш олон оюутнуудаа надтай холбогдоод хэрэгтэй бүх мэдээлэл асуудаг. Юу бэлдэж очих вэ? Хэдэн бодлоготой явах вэ? Ямар зүйл хийх вэ? Маш олон зүйл асуудаг. Тэгэхээр та ч гэсэн магадгүй хэд ирээдүйдээ сурах сонирхолтой бол хэссэн мэдээлэл асууж болно. Ээжүүд маань ч гэсэн хэлээ сайжруулмаар байдаг. Бага насны хүүхдтэй ээжүүдийн маань жишээлбэл гадагшаа явмаар байдаг, хэлээ сайжруулмаар байдаг. За юм сурмаар байдаг хүүхдтэй хоригддог шүү дээ тийм ээ хүүхдүүдэд үлдээж чадахгүй бол та бүхэн хүүхдүүдэд аваад сурах боломж бас байдаг шүү гэдгээрээ хүүхдүүдэд авчираад өөрөө хичээлээ үзээд магадгүй таны хүүхэд өсөг ойлгоцсон бол хэл сурах ярианы хэл хүүхдээ ярианы хэлэнд бас хамруулах хүсч байвал хүүхдээ ч гэсэн дагуудаа сурах боломж байдаг юм аа. За тэгээд
маш их стресстэй ажил хийдэг хүмүүсийн хувьд бол та магадгүй тодорхой нэг хэсэг хугацааг огт стресснээс хол намж юм орчин ганцаараа өнгөрөхийг хүсвэл бас ганцаараа байх орчин бүрдүүлсэн сургуулиуд бас байдаг. Сургууль болгонд ганцаараа хичээлээ бүлэх, ганцаараа давтахыг хүссэн оюутнуудад зориулсан single room, VIP teacher class гэсэн сонголтууд байдаг юм. Тэгэхээр та бүхэн тэрийг сонгож болно. За дараагийн маань сонголт бол хичээлээ үзэнгээ маш олон орны оюутнуудтай контакт болох хүсдэг. Маш олон орны оюутны хүмүүстэй connection хийх хүсдэг хүмүүс байгаа бол бас та бүхэн ч гэсэн сонголтууд байгаа. 7 хоног болон экстремтэй 7 хоног болон оюутны activity арга хэмжээтэй сургуулиуд ч гэсэн байдаг. Тэгэхээр юу хүсэж байна? Тэр бүх мэдээлэлээр та өөрөө сургуулаа сонгож олно. Сургуулиудын маань нэг онцлог давуу тал нь бол яг одоо 6, 7, 8 сар бол Хятад, Орос, Азийн ихэнх орнууд, Япон, Солонгосоос бусад бүх орнуудын оюутан сурагчдын зуны амралт, за тэгээд төрийн болон хувийн байгууллагын ажилчдын ер нь жилийн хамгийн том амралт, улсын амралт эхэлдэг учраас яг энэ үеэр бол ачаал нэлээд их байдаг. Манай Монгол оюутнууд маань ч гэсэн бидэнтэй холбогдоод та ороо өрөөгөө яг баталгаажуулаад найдвартай энэ дүрээс сухах гэж бол маш хурдан бидэнтэй холбогдороо миний Mass Academy пэйж болон хувийн Facebook хаяг дээрээс нь Skype хаягаар холбогдоод хэрэгтэй мэдээлэл асууж олно. За лайвынхаа хугацаанд би яг мессенжерээр та бүхэнд асуулт боломжгүй. Магадгүй лайва дуусгангууд би ингээд бичээд асуултанд хариулаад явна. Одоо лайв явж байгаа болохоор би мессенжерээр лавлах боломжгүй. Бүх сургуулиудын мэдээллийг нэг дараахыг хүсвэл Mass Academy Монгол дахь төлөөлөгч маань баруун дөрвөн замын Grand Plaza-гийн төв офс дээр байрлаж байгаа. Grand Plaza дээр манай төв офс байрладаг. Өдөр болгон өглөө 8-аас орой 18 цаг хүртэл тэгээ амралтын үед бас ажиллагаа. Магадгүй таны ажил цаг зав их нэлээд их байдаг бол та бидний рүү холбогдоод цаг тоглоод бид таныг боломжтой цагийг бол хүлээх болно. Тэгэхээр та бүхэн маань бас яг манай офс дээр үуч уулзмаар байдаг. Таны ажлын цаг бас нэлээд орой тавдаг бол бидний рүү холбогдоод цаг тоглоод уулз. Монголоор бичигдэн. Тэгээ монголоор бичигддэг байгаа лав болон шаад өгöd байгаа. Цаг тоглоод бидэнтэй уулзаж болно. Skype хаягаар холбогдоод надаас хүссэн асуулт асууж болно. Би ерөөсөө сургуулийн үнийн мэдээлэлс гэсүүдээ сургуулийн ор хоолны мэдээлэл, оюутнуудын мэдээлэл, дээрээс нь таны наашаа ирэх бүх зардлын мэдээлэлс гэсүүдээ бүх танд хэрэгтэй байж болох бүх мэдээллийг өгнө. Тэгэхээр та бүхэн маань санаа зовхгүйгээр холбогдоод яг коммент бичиж өгч болох уу гэсэн юм яа. За би ерөөсөө нэрээр биччихв. Facebook-ийнхаа нэрийг. За. Нэг хэсэг. За хавхлан хаадаг миний хаяг байгаа. Өсөө идэ холбогдож байна. Хамгийн гол нь Далайн иргэн сургууль сонгож байгаа оюутнуудын хувьд хэлэхэд далайн иргэн сургуулиуд сонгож байвал бас Genius сургуулийг та бүхэндээ маш боломжтой сургууль шүү. Магадгүй зарим оюутнуудын хувьд за олон орны оюутнуудтай хамт бай, за Оросуудтай хамт бай гэж Genius сургуулийг сонгоорой. Дээрээс нь Азийн өндөр хөгжилтэй оюутнуудтай хамт суралцаж ажиллах хэсэг нийт сургууль маань маш боломжтой. Нийт сургууль дээр ирэхэд бол миний зүгээс та бүхний хүлээн авч сонсох болно. Genius сургууль 3-р манай Филиппин улсын 5 дахь байрч 20 гаруй сургуулиудын аль нь ч гэсэн манай ноттой адилхан манай Монгол төлөөлөгч нар байгаа. Дээрээс нь та бүхэндээ хэлэхэд удахгүй манай бусад төлөөлөгч нар маань бас лайв хүргэх болно. Хамгийн гол нь та бүхэн маань манай Facebook пэйж дээр бас лайв гараа фоллоу хийгээрэй. Магадгүй фоллоу хийхдээ C-Force тогтоогоод тавиараа. Удахгүй манай
дараа дараагийн маань төлөөлөгч нар та бүхэндээ лайваараа бас өөр өөрсдийнхөө сургуулиудыг танилцуулна. Бид нар ганцхан нийт сургуультай хамтарч ажилладаггүй. Бид нар маш олон 5 хотын 20 гаруй сургуулиудтай хамтарч ажилладаг. Яг нь миний зүгээс бол давуу эрх хэлээд 7-нд 3 удаа админ эрхээ ашиглаад лайв хийдэг юм. Тэгэхээр та бүхэн маань дараагийн лайвуудад маш сонирхолтой. Магадгүй масктай минь хамтарч ажиллаж байгаа 20 гаруй сургуулиудын танилцуулгын төлөөлөгчийн лайвтай үзэх гэсэн сургуулийн танилцуулга руу ороод Mass Academic MNT веб хуудсан дээр манай төлөөлөгч нарын ярилцлага орох болно. За миний хувьд бол нийт сургууль руу та ороход төлөөлөгчийн ярилцлага магадгүй төлөөлөгчийн мэдээлэл гэсэн хэсэг рүү ороход лайвууд бол байгаа. За цуврал лайвууд бол байгаа. Тэгэхээр хэрэгтэй мэдээлэл асууж болно. За баярлалаа. Request аваарай гэсэн байна. Тулан маань хаана вэ? За лайв дуусахаар нөгөө мэдээлэл асуух гэж байгаа хэрэгчдийнхээ бүх хүсэлтийг хүлээн авах болно. За тэгээ Skype хаяг бол 24 цагийн турш нээлттэй байгаа хүссэн үедээ холбогдоод мэдээлэл асууж болно. Дээрээс нь ямар сургууль сурахыг хүсэж байна, гэр бүлээрээ сурахыг хүсэж байна уу, ганцаараа сурахыг хүсэж байна уу, найзуудаараа сурах уу гэдэг хэрэгтэй бүх мэдээлэл асууж болно. Skype-аар холбогдоход бол арай илүү хурдан холбогдох ба. Үүний хувьд ямар үнэтэй вэ гэсэн маань ер нь бол хамгийн бага нь $671 эхэлнэ. $671. За $671 та магадгүй Монголоос сурч болно. Гэхдээ Монголоос сурахад энд сурсны нэг том давуу тал бол маш чанартай. За маш үр дүнтэй. Богино хугацаанд өдөр болгон та 4-өөс 10 цагийн хичээлийг ерөөсөө тасралтгүй багштайгаа англиар ярина. Хичээл дууслаа таны амьдарч байгаа эргэн тойрон чигээр англиар учраас та ярианы хувьд маш сайжрна, маш чанартай үр дүнтэй сайжрна гэсэн. Монголдо сурахаас илүү та хэд дахин богино хугацаанд хэд дахин үр дүнтэйгээр хэлээ сайжруулах боломжтой юм шүү. Маш үр дүнтэй. Япон, Солонгос, Азийн маш том олон орны оюутнууд бол зөвхөн 103 сарыг бид нэр хүлээдэг. 103 сар өшөөхан шиг 103 сараа хүлээгээд энэ 3 сардаа ирээд хэлээ сайжруулаад тэгээ магадгүй дараагийнхаа курс авахтаа мэрэгчлээ солих за төвшнгөө солих оюутнууд бол маш их байдаг. Австрали руу ажиллаар явж байгаа хүмүүс маань энд бэлтгэхээс илүү шууд Филиппинд ирж бэлдээд шууд Австрали руу ажил руугаа явах сонирхолтой хүмүүс байгаа. Тэгэхээр та бүхэн маань бизнесийн англи сонгож байна уу? Ерөнхий англиудаа сайжруулах гэж байна уу? IELTS-д бэлтгэх гэж байна уу? Юу гэж чинь тэр бүх мэдээлэл авч болно. $671. За энэ $671 бол 7 хоногийн төлбөр гэж ойлгож байна. 7 хоногт. Гэхдээ би ерөөсөө өөрийнхөө сургуулийн хувьд үнийг хэлж байгаа шүү. Яг бол би өөрийнхөө сургуулийн албан ёсны Монгол оюутнуудаа хариуцсан ажилтан учраас үний мэдээллийг бол танд өгж болж байна. Харин та бусад сургуулиудыг сонгож байвал бас манай Mass Academic веб хуудас руу ороорой. $671 магадгүй юу орсон бэ гэж сонирхож байгаа бол таны хоол орно. Дээрээс нь сургуулийн доктор байр, дээрээс нь сурах бичиг, онгоцны бодлоос тусах үйлчилгээ, өрөө цэвэрлэгээ, эрүүл харуул хамгаалалт зэрэг бүх үйлчилгээ орно. Ганцхан энд юу авахгүй байгаа вэ гэвэл Монголоос та Сибирь рүү ирэх нислэгийн виз авахгүй. Визийг бол мэдээ сургууль визний нэг авах боломжгүй учраас манай хэрэглэгчид магадгүй та энэ сургуулиас авч байгаа бол визийг бол өөрсдөө зөвлөх юм. Бусдыг бол сургууль бүгдийн дан ерөөсөө baby та хичээлэх юм. Та гэр цэвэрлэхгүй, та хичээлээс өрөвч. Харин амралтын өдөр бол хасаан бүтэнсээ өдөр бол маш их free time учраас хасаан бүтэнсээ өдөр аялах боломжтой магадгүй шопинг хийх боломжтой. Дэлхийн том брэндүүд гэсэн байдаг. За тэгээ Starbucks том ресторан, кофе шопууд ч гэсэн байдаг. Сарын төлбөрийг би яг одоо хэлэх боломжгүй шүү. Цогт жаргал магадгүй та
Skype хаягаар холбогдоод өдөрт хэдэн цагийн хичээл авахын, хэдэн 7 хоног сурахын, за 4-7 хоног хэдэн оюутантай хамт байхын тэрийгээ сонгочвол үнийг нь хэлэх боломжтой. Гэхдээ яг та хамгийн гол нь одоо хэдийн хугацаанаас ихэл сурах сонирхолтой байна. Тэр үнээсээ хамаарат бас танд өрөө байх уугүй юу гэдэг нь маш чухал. Яг бол одоо маш олон орны оюутнуудын зөний амт хэлсэн. Япон, Солонгос хоёр орноос бусад бүх Азийн орнуудын сурагчдын амралт ерөөсөө 6, 7, 8 сар байдаг. 9 сараас өмнө бол ерөөсөө англитай маш сайжруулах хэрэгтэй. Маш богино хугацаанд эрчимтэйгээр сайжруулахын тулд ерөөсөө энэ 3 сарын хугацаанд бол нэлээд ачаалал нэлээд байдаг учраас магадгүй та бүхэн маань сарын өмнө төлөвлөд наадмын дараагаас сурна гэж төлөвлөд одоо баг захиалга өгөх нь бол илүү найдвартай байдаг шүү гэж хэлмээр байна. Skype хаяг руу холбогдоод шууд хоёулаа ярилцаад үнийн мэдээлэлээ бас шууд ярилцаж болно. Даваа гарагттай надтай холбогдоод мэдээлэл асуух боломжтой шүү. За өнөөдрийн маань лайвтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. За өнөөдрийн өдрийн лайв маань үгээр өндөрлөө. Өвөл 1-2 сард үнэ өөр байх гэсэн маань өвөл 1-2 сард өөр байхгүй. Зөвхөн ялгаанд хүнд өвөл 1-2 сард магадгүй оюутны ачаалал багтай байвал танд та хүссэн өрөөнд орох боломж нь арай илүү байдаг гэсэн. Гэтэ өвлийн захиалгыг баг одоо өгч хэлдэг. Ягаад гэвэл өвөл та жишээ нь өвөл гэхэд би тийм өрөөнд ормоор байна. Тийм юм дээр захиалгууд бол оюутнуудын захиалга бол 1 сар 2 сарын өмнөөс явдаг. Маш азтай оюутнууд 7 хоногийн өмнө захиалга авах өрөө байдаг. Маш азтай оюутнууд 1-7 хоног, 2-7 хоног, 3-7 хоногийн өмнө захиалга авах хүссэн өрөөндөө орж чаддаг. Хэрвээ та бидэнтэй холбогдоод 1-7 хоног, магадгүй 2-7 хоногийн дотор өөрийнхөө сонирхсан 4 ортой өрөөндөө орох гэсэн тэр өрөө байвал тэр үнэхээр таны аз анаар гэсэн. Дээрээс нь бид нар бас өөрсдийнхөө та бүхний таны хүссэн өрөөнд орохын тулд би бас энд ажиллах болно. Тэгэхээр та бүхэн маань магадгүй 1-2 сар сурах сонирхолтой бол 12 сар юм болов. 1-2 сар 12 сар сурах сонирхолтой бол одооноос эртний холбогдоод одооноос эртний бид нартай контакт тогтоогоод мэдээлэл аваад, үнэ аваад, судлаад захиалга өгөөд явах нь илүү найдвартай шүү гэж хэлмээр байна. Өвлийн саруудад бас сурч байна. За өнөөдрийн лайвтай хамт байсан баярлалаа. Филиппин улсын 5 хотын 20 сургуультай тэргүүлэх 20 англи хэлний сургуультай хамтран ажилладаг Mask Team-ийн Филиппин төлөөлөл 5 гэхлээр миний амтлагын өдрийн лайвыг хүлээн авч үзсэн баярлалаа. Лайвын турш хамтдаа байсан хэрэглэгч та бүхэндээ баярлалаа. Магадгүй тань сонирхолтой байж чадсан бол манай Mask Team пэйжийн маань лайвууд байн хадгалагддаг юм аа. Эсвэл та надтай холбогдоод мэдээлэлүүдээ асууж болно. Төв офс дээр ирээд мэдээлэл авч болно. Манай төв офс дээр ирснээр та маш олон сургуулиудын мэдээллийг газар дээр нь хүлээн авч чадна. За өнөөдрийн маань лайвтай хамтсан баярлалаа. Их ажлын амжилт багаас эхэлдэг. Эх 7 хоног маргаашны шинэ 7 хоног эхэлнэ. За шинэ 7 хоногт нь ажлын амжилт гэсэн бүгдээрээ сансан бүхэн шинэ 7 хоногт бүтэмжтэй байгаад магадгүй ажил хийж байгаа хүмүүсийн хувьд гэрээ хэлцэх бүтэмжтэй байх болтугай. За оюутан залуусын маань хувьд за мартагдчихгүй. За хөгжилтэй 7 хоног нь хичээх болтугай гэж хэлсэн юм. Баяртай.